Keks podcast-ыг Apple Podcast дээр 5 одтой ревюwer дэмжээрэй. YouTube суваг дээр subscribe дараарай. Keks podcast. Сайн байцгаана уу залуусаа. Монголын кексийн тухай хамгийн хөгжилтэй подкастыг хамгаалж байгаа зүйл бол Play Safe. Та ч бас кексдэгтэй өөрийгөө Play Safe-ээр хамгаалаарай. Хязгааргүй 50. Хязгааргүй тавь. За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Карантины сүүлийн шөнөөс мэдчилж байна. Өнөөдөр бид хоёр маш сонирхолтой зочинтой байгаа. Энэ бол Америкийн улсад бараг одоо 13 жил амьдарч байгаа фото зурагчин Henry K. Butler. За сайн байна уу? бид хоёрын урилгыг хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлэгт оруулж чадсан баярлалаа. I'm excited. Тэр ч гэсэн маш их excited байна. Зэгийн бүр амар excited байна. Нойтон болж ирж байна. Чи хизээ Монголд ирэх юм бэ гэж. Би нэг нь 2 жил болоод тэгээд намар очих бодолтойгоо. Аха. Тэгээд чинээс зурмаг аавна. Аха. Яг сонсож байгаа, үзэж байгаа үзэгчтэй бас хэлэхэд манай Henry Butler болохоор ер нь бол Америкт гэрэл зургаар ер нь бол ажиллаж байгаа. Тэгээд та бүхэн бас Instagram-аар зочлоод үзэх юм бол амар гоё sexy зургнуудыг бас харах боломжтой. Тэгээд бид хоёр энэ удаа өмнө нь бол ингээд дугааруудад яг ийм фото модельуудын талаар ер нь ярьжсэн бол одоо яг зургийг авдаг хүний талаас нь бид хоёр бас ярих гэж үзээд энэ дугаарыг бол эхэлж байгаа. Тэгээ Henry маань хизээ зураг авч эхэлсэн бэ. Тэгээд яг энэ хоббигоо бас мэрэгжил яаж болгосон бэ? Тэр энэ талаар ярих юм бол биднэрт болон манай сонсогч нарт сонирхолтой байна. Аха. Ер нь бүр хүүхд байхаас л зураг авч ирсэн нэг Оросын энэ нэг пелонкны камерууд дээр хилчээс манай ах зураг авдаг гэсэн байхгүй. Зүгээр сонирхлоороо сургуулийн нэг юм нэг project гэж яддаг штэ. Хичээл дээр яд. Тим журмаар манай ах зураг авдаг штэ. Нэг юм portable чундаантай. Тэгээд тэрэн дотор нөгөө пелонк угаадаг шүн биднийг унтахаар юу яддаг. Пелонк ингээ улаан гэрэл угааж янзалдаг. Тэгээд над тэр нь амар сонирхолтой санагдаад ах нарынхаа нөгөө камераар нь тоглоод тэгээд зураг мөрөг аваад тэгээд дандаа нөгөө хар цагаан зургнууд их авдаг байж байгаа. Тэгээд 2010 он 9 оны сүүлээр тийм дижитал камера аваад тэгээд сонирхож эхлэв. Анхны дижитал камер Nikon-оор эхэлж ирсэн. Тэгээд ганц нэг зураг аваад гэрэл сүдрээ сайн ойлгохгүй тохойд ч юм те зүгээр нэг автомат дээр нь тавьж байгаа зураг авч байгаа л. Тэгээд сүлдээ ерөнхийдөө меню болоод гэрэлтэй жоохон ажил зураад тэгээд энэ амар өдөр эрт тусам л их зураг аваад жижиг юмар туршилтыг хийдэг байсан. Одоо ширээн дээр яадаг ч юм уу те ямар нэг объект тавьж байгаа жижигхэн гэрэл хажуунаас нь тусгаад сүдэр гэрлийн яалгач үзээд ер нь тэр л амар тус болсон да. Хүнтэй ажиллаж эхлэхээс өмнө. Тэгээ одоо зургнуудын ер нь харахад ингээд нөгөө ер нь бол нэг эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг яг ингээд камер дээр ингээд буулгаад байгаа байхгүй юу? Тэнгүүд одоо зураг авдаг хүмүүс ч амар олон төрөл байгалийн зураг авдаг ч юм уу, эсвэл зүгээр хөрөг зураг авдаг ч юм уу тий. Тиймэрхүү зургнууд ингээд аваад ингээд явж байгаа. Тэнгүүд яг юм нэг за эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ ер нь бол хүний яг гоо сайхныг гаргаж байгаа тэр гэрэл зураг руу ер нь яаж яагаад хөл тавьчих тий. Одоо ер нь бол яг зургуудыг харахад нэг тиймэрхүү vibe надад мэдрэгдээд идэг. Жохон секси. Тийм. Өмнө би болохоор бас нэг ганц нэг байгалийн зураг сонирхож авдаг. Тэгээд тийш явахдаа зургнууд аваад нэг постлгүй. Тэгээ өөрөө гоё болгож янзлж үзээл те. Photoshop, Lightroom бусад програмууд дээр ажиллаж зураал. Энэдэ байгалийн зургийг хийж авсан. Тэгж жаад 2 3
хүнтэй ажиллах боломж гараад энэ тийм бас нэг жоохон алдартай хүмүүс ч юм уу тийм сайн experience байгаагүй юм. Гэхдээ бас тэгээд ажиллаж үзмээр санагдал 2 3 тийм санал ирээд тэгээд тэрэн дээр нь очиж зураг аваад эхний удаа жоохон фейлдсэн л тээ. Тийм. Очиж зураг авахд чинь нэг зураг авах гэж байгаа газар нэг миний бодож төсөөлснээс арай өөр ч юм уу. Гэрэл мэрэл оруулах боломжгүй. Яг л зүгээр нэг on camera flash гэж яддаг шнэ. Дээр нь байдалдаг. Off биш. Тийм flash оруулж ирдэг. Тэгээд нөгөө хүснээрээ бодчихснээрээ зураг авчихдаггүй ч юм уу. Нэг филдж яриа. Тэгээд баг багаар сураад ер нь ихэвчлэн тэр нөгөө санал их ирж байна. Тэр саналуудаараа явж ажиллаад тэгээ ерөнхийдөө хамгийн дуртай нэр нь эмэгтэй хүний зураг авахнаад илүү таалагдтал. Эхлээд би зураг авахдаа нэг жоохон нэг модельтэйгээ сайн ярьж чадахгүй. Нээлттэй хамаг гол юмдаа нөгөө зургандаа анхаарал хандуулаад хүн дээрээ ингээд нөгөө ажиллаж чадахгүй байсан. Тэгээд сүүлдээ communication skill-ээ одоо нэг ярих skill-ээ сайжруулад хүнтэйгээ амар сайн бол яриад тэгээд ерөөсөө модельч ирэхдээ би амар гоё өнөдр гоё алж өгнө гэж орж идэг модель байхгүй. Энэ хэдэ нэг би сайн удаж амжчихсангүй. Өнөдр ингээд жоохон тийм байна. Ядарсан удсан ч идэг ч юм уу. Тийм байдалтай энэ орж ирдэг. Тэгээ хамгийн гол модельөө гоё сэтгэл төрүүлэх хэрэгтэй. Тэгээд нэгтэй ич санаа зовх тийм байдлыг алгуулах хэрэгтэй учраас сайн гоё ярилцаад юу авах чаа яах чаа тий. Тэрэн дээр ажил сурах бас чухал гэдгийг ойлгоод тэгээ модельтэйгээ ажиллаж сураад эхлэхээр дараа нь нөгөө нэг орчноо бас бүрдүүлчихсэн тий. Бэкграунд нь ямар байх вэ тий. Тэрэндээ сайн анхаарал хандуулахгүй. Заримдаа амар гоё модель орж ирэхээр эхний удаад нэг сандрах тохиолдол юм тий. Артал марталтаа анхаарал хандуулчихдаг. Модельтэй их анхаарал хандуулаач тий. Тэднэрээ зохицуулчихдаг. Тэгээд нэг 2 жил бас зураг авсан юм аа. Тэгээд сүүлдээ гайгүй болоод тэгээд сүүлдээ ерөнхийдөө тий модельтэйгээ харьцаж зураад артлынхаа бэкграунд орчинтойгоо харьцаж зураад тэгээ хамгийн ерөнхийдөө хамгийн чухал юм гэх юм бол гэрэлтүүлэг маш чухал, артлын орчин чухал. Тэгээд тухайн моделийн царай зүстэй одоо нэг гэрэл сүдэр яаж тохирох вэ? Тэр чинь бас их чухал учраас эхлээд зураг авч эхлэхээс өмнө маш хурдтай тий нэг модель дээр ямар хөө харагдах нь яг нэг гэрлээ бас хэцүү тохируулах хэрэгтэй. Хамгийн миний дуртай гэрэл гэхээр би нэг гэрэл сүдэр жоохон тийм сүдэртэй зурганд их дуртай. 2 гэрэлтүүлэх ч юм уу те ерөнхийдөө ихэнх ашигладаг гэсэн. Нэг нь болохоор юм 45 градусын хажуу талаас нэг гэрэл нь болохоор арын нөгөө үс тэгээд мөр гарыг ингээд артлын бэкграундаас ялгаруулж харагдуулдаг тийм гэрэлнүүд. Тэгээд зураг аваад эхэлсэн чинь нүдэн дээр одоо нэг тэ сүдрих гардаг тийм тохиолдолд дахиж нэг гэрэл нэмэх шаардлагатай болоод spotlight гэдэг. Тэгэл ерөнхийдөө гэрэл айгүй их нэмж эхэлсэн баг багаар өөрийнхөө гаргаж байгаа алдаануудыг хараад. Зүг. Тэгэхээр ерөнхийдөө анх ингээд ах нарын ингээд пилонкийн зураг хараад дараа нь тэгээ онгон байгалийн зураг аваад тэгээ одоо бол тэгээ онгон бус байгалийн зураг аваад. Онгон бус гэж үзсэн. Тэгээ Америк ч мэдээж олон ястангуудын ингээ холилдож байгаа газар байгаа болохоос бас тэгээ олон ястны бас эмэгтэйчүүдийн зургийг авч байгаа бас таалагдсан. Бараг цорын Монголын зурагчин гэж хэлж болох юм бол одоо гэр зурагчин. Одоо олон улсад одоо зураг авч байгаа тий. Олон улсын эмэгтэйчүүдийн зураг авч байгаа. Ганц нэг байгаа хөө. Тэгээд хүмүүс яг ингээд дотроо бодохдоо яг монголчсаа одоо ингээд nude art гэдэг юм уу эсвэл жоохон тийм секси зургнууд авдаг зурагчид аюул их байна л та. Одоо ингээд нэлээд баах чиж бас инстаграмаар харж байгаа хаа хамгийн анх бол одоо бэлгүүтэй ч илүү нэг тийм залуу тэгээд кандас ч гэдэг юм уу нөгөө залууч юм лээ. Пиа гэл ингээл зурагчд байна. Тэгээ ингээд ер нь юм жоохон nude art ч юм уу тиймэрхүү зургнууд ингээд авангууд хүмүүсийн зүгээр толгойд буудаг юм нь юу гэдэг вэ гэхээр ингээд нэг юм шалтан бүхний зураг аваад байна те. Эсвэл нэг хүүхний секси хангуулад байна гингууд яалтчгүй ингээд хүмүүсийн толгойд нь юу орж ирдэг вэ гэхээр энэ ингээд
модельудтайгаа яадаг болоо. Тийм бодол орж ирдэг юм шиг байгаа даахгүй. Яг яг үүндээ бол одоо тэр чинь бол зүгээр ажил байгаа шүү дээ тий. Тэр талаар чиний бас бодол яг ямар гэдэг хүмүүс чамаас тийм сони юм асуудаг байгаад ингээд чи яг зургийг авсан хүн тагаад хэлсэн үү, мэлсэн үү, унтсан уу, манцсан уу гэдэг үү? Тэр ер нь баг пост болгоны юунд нөгөө сторийн дээр яг зургийн доотлолт асууж чаддаг. Ерөнхийдөө бол стори болгоны доотлолт нэг дунджаар нэг 10-аад хүн бол тэгж асуудаг шүү дээ. Намайг нэмээд 11. Одоо яг хэрэгтэй. Тийм тэр чинь тэгээд бас нэг миний бас нэг суралцж байгаа л та хүнтэй одоо нэг ажил болгож ажил хувийн амьдралаа салгуурна гэдэг чинь бас их том тий давж гарахаас нэг давааны нэг хэсэг. Тэгэл анх зураг авч эхэлж байгаа чинь модельүүд таалагдах ч юм уу тий би нарт өрөх ч юм уу тий уулзж явах тийм тохиолдол байдаг гэсэн. Тэгээ одоо бол ерөнхийдөө ажил хийж хараад тэгээ чи одоо нэг ажиллаж байгаа өөрийнхөө клиенттай дутаа харьцаа үүсгэх юм бол тэгж клиентаа алдаж гэнэ гэсэн үг байхгүй. Тийм болохоор ажил хувийн амьдрал хоёроо маш сайн ялгаж салгаж сурах бол чухал. Тэгээ одоохондоо бол тийм асуудал ерөнхийдөө байдгүй. Яг хөө зүгээр ажиллахад хэцүүтэй тийм модулууд гэж бол нэрсээр байгаа. Чин зөндөө олон хүмүүстэй ажиллаж байгаа. Зөндөө олон төрлийн аяр сантай тийм хүмүүстэй ажиллаж байгаа учраас ерөнхийдөө янз бүрийн асуудал гарах тохиолдол байгаа. Одоо жишээлбэл ийм зураг, тийм зураг авах гэж ирэн ботлоо зургийнхаа сэдв дэмийг өөрчилдөг ч юм уу тий. Тэгээд тэрийгээ дагаад бас нэг авах арга барил, техник, гэр юу ч гэдэг тийм линз бүх юмас ойлгох тохиолдол ч юм уу. Last minute тиймэрхүү юмнууд бас гарна. Гэхдээ надад бүр амар сонирн байгаа юм юу гэхээр амар секси хүүхэн ингээд зураг авах болчихсон чинь чи ингээд өдөөдөөд ингээд maybe нэг тийм богн босох юм байсан уу? Би яг тэрийг сая бодож ирсэн байна. Асуухаас яг ингэж анхны зураг авалт тэр гэж боо босчихсон байгаад байна. Би яг бодож ирсэн. Яг тэр нэг юм бодож ирсэн байна. Тийм хүн юм чинь тэгэл тийм тохиолдол гарна. Яг одоо зураг эхэлж явах ч юм те дөнгөж яг юмнуудаа ингээл эхэлж явах тас нэг тийм тохиолдол гарна. Эхний нэг 10 минут ч юм уу. Тэгээ чи ажилдаа маш их анхаарал хандуулж байгаа те тархичээ ажиллаж эхэлнэ. Тийм яаж авах зүгээрөө бэкграунд юу авах их үгээл зөндөө одоо техник юм бодоод эхлэхээр тэгээд зүгээр болчихно. Ерөөс асуудалгүй. Тэг гинт за жаа би гэс 0 хараад хүрээд ирээ. Тийм тохиолдол байсан. Тийм. Nice. Ямар гоё. Тэг би бас яг санал нийлж байна ингээд яг хүнтэй ажиллах гэдэг юм бас амар чухал чадвар байдаг. Тэгэл янз бүрийн тохиолддог байгаа. Тэгээ тэр чинь бас human management гэдэг юм бас нэг айхтар юм байхаа. Тийм одоо ерөнхийдөө сүүлийн үед амар сайн сурж байгаа. Тэгээ зураг мураг авч явахад ингээд салхи малхинд гинт ингээд хурцсан хийсгэж юм уу тийм тохиолдол гарна. Өөрөө ч мэдхгүй ингээд нөгөө зарим хэсгүүд нь ил гарах тохиолдол байгаа. Камерны ард би харж байгаа хянж байгаа учраас тэрэнд амар хурдан ингээд move on маш хурдан ингээд сэдв мэдээ өөрчлөх ч юм уу buttons out гэдэг ч юм уу тийм сигнал өгөх ч юм уу тэр нэг тийм асуудал биш болсон. Тэгээд нэг эхний ажиллаж байгаа тохиолдолд ерөнхийдөө нэг жоохон тест шүт өгдөг 30 минутын сешн ч юм уу тий. Тэрэн дээр одоо хинэ таньж мэддэг ч юм уу тий. Тэгэн гут модель чинь за энэ хүнтэй ажиллахад бол асуудалгүй амар хүн юм байна гэдэг. Ирэх дараагийн тохиолдолд ирэх болгондоо илүү өөрт нь ингээд айгуу гоё мэдрэмж төрдөг ч юм уу тий. Хамгийн гол модельөө гоё мэдрэмж төрүүлээд feel beautiful гэдэг чинь их чухал. Тий. Эхний шүт гэдэг нь амар чухал. Тэр шүтэн дээрээс өөр хийж чаддаг мэддэг бүх юм агаагаал тэр хүнийг эргэж дахиж нартай ажиллах боломжийг нээж өгөх хэрэгтэй. Тэгээ одоо манай Хенри Батман ер нь бол Америкт 10 хэдэн жил болсон байна шүү дээ. Тэгэхээр ойролцоогоор 20 настайдаа бараг Америкт очиж ирсэн байх нь байна. Тэгэнгүүт Монголд ер нь ингээд амьдарч агаад тэгээд яг нэг тийм эд халуун залуу насн дээрээ Америкт очсон. Тэгээд Америкийн амьдрал ер нь хэр байна? Яг одоо sexual life-ийн хувьд maybe чи яг ингээ өсвөр нас ч юм уу яг нэг залуу нас 18, 19, 20 настай Монголд байхад ямар байсан, Америкт очсон чинь яг ямар байсан тэр ялгаанаас бас сонсмаар байна л та.
Ялгаа бол мэдээж байгаа л да, зөндөө ялгаа байгаа. Монголд бол ихтэй тэгэл залуу байсан, жоохон байсан тийм. Тэр нөгөө нэг те relationship тал дээр бол мэдээж жоохон юм чинь ямар ч тийм туршлага байхгүй. Тийм. Тэгэл жоохон юм урсгалаараа хичээл номдоо анхаарлаа хандуулаад яг л нөгөө тийнейжер ямар үдэг Монголд их тийм байсан. Америкт ирээд ерөнхийдөө жоохон өөрийгөө сайн нэгсэн, хүнтэй нөгөө харьцаж сурсан. Тэг харьцааны соёл гэдэг ч юм уу их чухал. Тэгээд зөндөө олон relationship үүсгэсэн. Тэгээд хүн болгоны залуучд болгоны дайрч харахад бас нэгтэй амьдралын нэг юм чи. Тэгээд Америкт relationship үүсгэхдээ одоо ямар гарал үүсэлтэй хүмүүстэй relationship үүсгэж байсан бэ? Эхлээд тэгэл Монгол найз хүнтэй байсан. Тэгээ анх Монгол найз хүнтэй байгаад тэгээ дараа нь би бас нэг цэрэг тавьсан юм аа. Тэгээ нэг Цэрэг үү? ойролцоо тий Америкийн цэрэгт нэг 3 жил 4 жил яваад тэгээд дахиж энчээ гарч ирээд нөгөө preserve болоод нэг хэсэг байсан. Тэгээд тэр хугацаанд Америк найз хүнтэй болоод тэнчэнэ. Тэгээд машин цааш нь яваад тэгээд жоохон long distance чинь жоохон хэцүү. Тэгээд сүлдээ болоод тэрэн сошин дандаа Америк найз хүнтэй бас. Америкийн зэрэг яг ямар вэ гэхгүй. Тэгээд 3 жил байхад ер нь бол одоо наано цаанууд тийм гарах боломж юу хэр байдаг тэр талаар бас мэдмээрээ. Гарах боломжууд байгаа. Ерөнхийдөө жоохон удаад тэрхээ гарах боломжтой болно. Баяруудаа гарна. Найз нөхдийнхаа тэ чухал төрсөн өдөр өдрөш тэмхэнүүдээ маа найзраас их цагийн тааруулж байгаа ч юм уу те. Бүгдээрээ бөөнөрөө тэмдэглэдэг. Тэгээ нэг гарч штэ нэг хоёр ханаад буцаал явчихдаг. Байн бол гарахгүй. Жилдээ нэг баяруудаар цөөхөн тоогоор гардаг. Тийм эс. Монголын зэрэг шиг жаама байх уу гэхгүй. Жаама тэгээд нэг их байхгүй тий. Гэхдээ яг хоо тэгэл зөндөө олон залуучууд байгаа юм чинь тий. Тийм их асуудал гарах үе бол байна. Ер нь жоохон багийн ажиллагаа ихтэй. Ямар нэг алдаа гарах тий. Ямар нэг алдаа гаруулад нэг багаараа нь шийдчихдэг. Тэгэхээр нэг ганцаараа шийдүүлж байгаа шүү хүмүүс зэрэг шийдүүлж байгаа учраас аль болох алдаа гарахгүй гэх. Бүгд надад өгөөд шүү дээ. Ромын систем бас тийм байсан маа одоо нэг хүн хариуцахгүй яг одоо 10 хүний баг байх юм бол тэр баг нь одоо шийдвэрлэдэг байсан. Тэгэхээр арай нэг илүү хариуцлагатай илүү багаар ажиллаж чаддаг байгаа. Тэгэхээр юм зэрэгт одоо цэргүүд юу н сексийн амьдрал дээр нь хоорондоо энтэл дээр юу хэр яддаг вэ? 3 жил бас урт хугацаа шүү. Тийм найз хүнтэйс шүү дээ зэрэг тахтаа тий. Тэгээ заримдаа амралтаа байхдаа нааш ирэхгүй тий тэндээ уулздаг ч юм тий хамтдаа байх ч юм тийм тохиолдол зөндөл асуудалгүй байсан. Тийм уйдах зав байхгүй тийм ч нэг тэгээд эхэлж очиж жоохон хэцүүсэн. Тэгээд сүүлдээ тасаад ерөөдөө Монгол хүнчийн юм тасгатай аягүй юм шүү дээ. Тэгээд амьдарч байгаа өрөөнд юу хэдэн хүмүүстэй амьдардаг байсан бэ зэрэгт? Анх бид нэр дөрөвдөө байж байгаа тийм сүүлдээ хоёлоо болоод. Тэгэхээр чи янз бүрийн одоо порно морно үзэхэд тий сааж махад бол ямар ч асуудалгүй юм байна л да. Хоёлаа ямар одоо чи нэг юу full metal jacket чиг нэг тийм нэг өрөөнд 10 хэдэн давхар double decker ороод гэдэг шүү дээ. Тийм бол байгаа юм байна тий. Гүг айгу. Гарч штэ энд ч бас маш гой паринууд бас их болно. Тэр мэрэг тохиолдол гараад ирдэг. Тийм гойс. Энэ physically mentally амар дэжвэлс штэ. Энэ айгу би жоохон бондгор үсэн. Тэгээд цэрэгт яваад би бас хөгжөөд гоё болж гарч ирсэн. Тэгээ хүний бие чинь хөгжөөр бас тэгээд нэг гоё confident болдог штэ. Өөртөө ихтэй байгаа. Тий өөртөө ихтэй болоод тий. Тэгээ би бас өөрөө амар шивээсэн дуртай. Тэгээ гарч ирэх болгондоо шивээс хийлэгтэй. Харин тий яг инженерийн бас нэг тий бүрэгд шууны шивээстэй билүү инженер тийшин дээрээ. Тийм тэгээ ард байгаа артлын хэдэд үрч байгаа. Тэгээ хоёр гар дуусгаж байгаа. Nice. Шивээс ер нь амар тийм надад бол амар cool амар секси санагддаг л та. Ер нь бол тэгтээ шивээс хийлэгчээр хүмүүс жоохон
донтдог юм шиг надад санагддаг. Одоо нэг хэлэгч юм бол дахиад хэлгэмээр байна. Дахиад хэлгэмээр байна гэдэг тэгээд ийм шиг санагддаг. Хүнээсээ шалтгаалдаг тийм. Чиний Би хувьд ерөнхийдөө би өөр нэг архитектурс нэг уудгүй тамхи татдгүй ганц хийлэгдэг юм нэг шивээс тэгээд эхэндээ манай ээж аав жоохон дургүй байдгүйснэ сүултээ за гэдэг нэг юм хэлээ болцсон. Тэгээд би ерөнхийдөө өөрөө амар дуртай. Тэгээд шивээсүүдээ хамгийн гол нь өөрт жоохон тэгээд hidden meaningтэй өөртөө зориулсан тийм юмтай байвал илүү гоё хамаагүй интернетээс юм олж хийх биш. Яг зөвхөн өөрөө гоё бодож жаад тэгээд тэр дотроо нэг жоохон юм hidden meaningтэй байвал гоё юм болоо гэж боддоо шүү дээ. Тэгээд бас яг ингээд зургуудад чи харангуут амар юу имижтэй яг дүр зурагт амар ингээд нийцж байгаа ингээд кул. Тэгээд бас яг Монгол залуучууд Америкт очиод тэгээд ингээд Америкийн амар олон бүсгүүчүүдийг амар секси харагдуулаад зургийг аваад ингээд ажиллаж байгаад чинь бол амар их баярлж байгаа. Тэгээд ер нь бол яг хуу зургнуудыг чинь харахаар ер нь бол бүсгүүчүүдийг яг амар тийм секси харагдуулж байгаа баггүй юу. Тэнгууд яг тэр зураг авах моментэд яг энэ нэмэлтийг ингүүл илүү гоё харагдана даа ч гэдэг юм уу те. Яг тэр мэдрэмж яг яаж төрдөг юм бол одоо жишээ нь би бол одоо чинь ингээд нэг зураг авахууллаа гэж бодонгууд за би жоохон бондгоо шүү. За энэ өнцгөнд таарах юм уу, энэ өнцгөнд таарахгүй юм уу ч гэдэг юм те. Нэг тийм амар олон бодол төрхөл байх л та. Яг авахулж үзээгүй ч гэсэн. Гэхдээ ер нь яг зурагчны зүгээс тэрний тийм мэдрэмж төрдөг ч юм уу, онгод төрдөг ч юм уу, тиймэрхүү юмнууд одоо байдаг юм болов уу гэж ер нь бодоод байна л та. Чи ер нь тэр талаар юу гэж бодож байна? Ирж байгаа модель би ингээд хоёр төрлийн модельтэй ажилладаг. Бүр pro модель эсвэл beginner ч юм уу те. Тэгээд эхний ээлж чинь модельтэйгээ ярилцсан. Ерөнхийдөө тэр модельд ямар авьяас чадвар юу байна те. Ямар давуу талууд байна. Эхлэн ээлж чинь тэрийг судална. Зарим модель очиж ингээд бүжигчин байх ч юм уу те, балетчин ч юм уу, эсвэл уран нугардаг ч юм уу. Янз янзын авьяастай хүмүүсэд тэдний эхэлж мэдээд айл болох тийм unique зураг авах гэж үздэг. Тэрийг мэдсэний дараагаар тэр юугаа модель амар гоё байлгах гэж чижээ штэ. Өөрийнх нь дуртай хүн болгонд өөрийнх нь нэг гарах дуртай өнцөг гэж байгаа, авахуулах дуртай гэж байгаа. Тэрийг нэхлээ асуун те. Ямар өнцгөөс яаж авах гоё харагдахаар байна. Өөрөө бас тэрийг харна. Тэгээд камерны уртаал зогсогч нь бас айгүй амаргүй. Өөрийн өдөр болгон тойлонд харж байгаа ч гэсэн те ямар өнцгөөс яаж ингээ харагдах чинь бас нэг арай өөр хүний хүмсэг те царайны одоо нэг өөрчлөлтүүд секунд болгонд өөрчлөгдөж идэг. Тэгээд хамгийн гол нь зөв тэрийг ингэж харагдуулна гэдэг чинь камерны ардаа хүний бас амар юу шаардлагатай. Модельтэйгээ ярилцах хэрэгтэй болдог. За одоо энэ дээр гэдэг ч юм те. Зарим модельүүд бол ер нь баг ярих шаардлагагүй. Өөрөөсөө юу хийж байгаа мэддэг. Амар сайн позтой ч юм те. Орж ирээд айл болох ингээд хөдөлгөөнгүй зогсох биш. Dynamic байдлаар авал илүү гоё. Одоо жишээлбэл те 2 секунд болгоно паузаас олоод би ингээ өөрөө шүүт хийгээд хөгжим бас их амар чухал. Тэгээд би энэ баг хөгжингүү зураг бараг авдаггүй. Өөрийнхөө дуртай хөгжмүүдийг тавиал. Монгол дуунууд тавих. Монгол дуунууд 50-50. Тийм G Descent Назархаа дуунуудыг амар их тавина. Тийм. Дуртай дуугаа тавиал тэгэхээр чи би бас тэрэндээ өөр амар гоё. Үн чинь бас move хийн. Тэгэхгүй ямар ч хөдөлгөөнгүй ингээл те зогсоогоод ангитэг гэдэг юм бол цаат хүн бас юу яахгүй. Гоё зураг бас гарч ирэхгүй. Тэгээ заримдаа бас модельүүдээ сонсвол илүү гоё. Модель нь бас ингэмээр ан тэгмээр ан гэдэг ч юм уу өөрт нь гоё санаа авах юм бол тэр шууд зургийг зогсоогоод тэр санаа хэлж байгаараа гэдэг анхнаас нь хэлчихдэг. Тэр гот модель бас өөрөө гоё юмнуудыг оруулж ирэхээр бүхэлд нь 30 минутын одоо миний тегийн гэснээс илүү нэг модель би ингэмээр байна гэдэг нь баг тэр өдрийн хамгийн гоё зураг болж байгаа ч юм уу тийм тохиолдол байна. Эсвэл зүгээр ингээд тестэлж үзэж байгаа санамсаргүй багт нь авсан зургнууд бүр илүү тэр өдрийн авсан зургнаас гоё гэдэг учраас ерөнхийдөө нэг 50 зургнаас нэг 2 зураг сонгодог ч юм уу тэгж зургийнхаа ерөнхийдөө сонголтыг гаргадаг. Яг Америкийн нэг ялангуяа нэг Joker-ийн найз охины зураг амун бас хэд хэдэн зураг бас юуны онлайн сэтгүүлүүд болон сэтгүүлүүд дээр гарсан байлээ те бүр юун дээр нүр дээр. Тийм ерөнхийдөө аюул олон сэтгүүл гарсан. Энэ жил их гоё байгаа. Нөгөө пандемикс болоод нөгөө их газрууд хаацсан байгаа учраас нөгөө модельүүд маань гарч орж зураг авах их дуртай, авахлах их дуртай. Тэгээ янз бүрийн димээр хамгийн гол нь одоо жишээлбэл киноны димээр ч юм уу те
уцалж өрөө тэг зураг авах надад бас их гоё санагдаж байгаа тийм. Яхуу дээр бас гарсан ба UK-ийн яхуу дээр нэг зураг явж байгаа. Тэгээд метро дакол тийм тэнцээ бас нэг модельтэй гарсан. Nice. Гоё юм аа. Америкт Монгол зурагчин одоо бүсгүүчүүдийг амар хөөрхөн харагдуулаад зургийг аваад сэтгүүлийн нүүрэн дээр гараад явж байгаа гэдэг чинь бүр харахмаар байна. Нүүр балтан байна. Нүүр балтан байна. Нүүр балтан байна. Тэгээд ингээд төсөлсөнтэй яг ингээд амар тийм секси одоо Америк бүсгүй ингээд зураг авуулж ирсэн. Тэгэл хажууд нь тэ жи залуу минь чи урдаа ингээд амар Монголд явцсан тий. Монголд явцсан. Чи танаа ингээд миний стори заримдаа харуул хэлээд дандаа нэг 50% Монголд явж таарна. Заримдаа би нэг юу явчихтай зураг авчихтаа бас нэг behind scene оруулдаг. Тэн дээр бол энэ дандаа Монголд бол хвчлээ явдаг. Өөрхий дуртай дуунуудыг тавьдаг тий. Одоо тэгээд G Descent-ийн дунд дуртай тийм байгаа. Зурагч хамт ажилладаг зурагч. Die Америкт очихтнаас айгүй олон зургийг авсан байхын хоёр ер нь бол харсан. Тоглолт молтын бүр зохион байгуулсан юм шиг байна. Клипэн дээр бас хайлтаас шагасан шүү. Тийм нэг клип байдیں۔ Тэгсэн тийм. Тийм. Тэгээд өөр нэг сонирхолтой зүйл гэвэл ер нь Америкт бас одоо жишээ нь бидний мэдж байгаа Чикагод бол хамгийн олон монголчууд амьдарч байгаа. Тэгэхээр ер нь монголчууд Америкт байгаа монголчууд ер нь хоорондоо хэр холбоотой байдгийг мэлцэр ингээд янз бүрийн Mongolian Paris гэдэг юм гарч ирээд байдаг шүү дээ. Facebook дээр ч юм уу, Instagram дээр ч юм уу. Манай community ер нь айгуу дажгүй шүү. Зөндөө олон холбоонууд байгаа. Янз бүрийн юм хийх гэж оролдож байгаа залуучууд их байгаа. Тэг би ерөнхийдөө пари хийх гэж байгаануудыг амар дэмждэг. Бид нар ч гэсэн гоё байдаг шүү дээ. Хаа очиж дээ. Найз нөхдөд очиод цагийг сайхан өнгөрүүлээ. Тэр чинь нэгтгэс тавтах хүртэл завгүй ажилладаг юм чинь. Тэг энэ хагас бүтэн сценарий ч юм те ямар нэг юм бол явж чүүл юм гоё. Жилээр хэсэг ерөнхийдөө болж байгаа. Хийж байгаа зохион байгуулж байгаа паринууд нь гоё болоо сонирхолтой болоо. Хөгжмөн ч гэсэн өөрчлөгдөж байгаа тэргээд байгаа. Очиж байгаа хүмүүс нь ч гэсэн гоё байгаа тий. Тэгээд жишээ нь 3 жилийн өмнө мэх захгүй байсан бол одоо мэх захгүй байгаа. Тийм мэх захгүй бас энэ студент байдаг Чикагод 7-10 бид нэр бас гоё юмнууд хийд. Тийм. За чамд ер нь яг хувийн үүднээс ингээд Америк бүсгүйтэй ингээд урт хугацаанд ингээд харилцаа үүсгээд нам сексийн тал дээр яг Монгол бүсгүйгээс чамд ер нь ялгаа бодогдсон уу? Манай би Монголд ингэж яхад ийм байсан Америкт ирсэн чинь ийм байна. Ийм байна тий. Хүүхнүүд нь ингээд шүү ч юм уу тийм ялгаа авсан. Зөндөө одоо хоёр хүнээс ч тэр үзэл бодол нь ч гэсэн тэгээд манай Монгол охтуудыг би мундаг гэж боддог. Америк охтууд тий. За. Ер нь ирээдүйд хүнтэй гэлвэл тэгээд Монгол эмэгтэй таал хэлнэ ч. Тэгээд Америк эмэгтэйчтэй яг үзэж харагдах байдлаасаа бол мэдээж гоё. Тэгээд нэг ингээ хараад байхад зүгээр нэг жоохон те амьдралын одоо нэг хүнд хэцүү юмнуудыг давж гарч чадгүй юм шүү дээ. Их салдаг. Тийм л харагддаг шүү дээ. Тийм болохоор энэ аль болох Монгол хүнтэйгээ гэлэн юм байна шүү дээ. Энд тий. Тэгээд одоо чи яг зураг авч байхад ингээд яг модельлууд чинь одоо янз бүрийн модель ирж байгаа ах л да. Гэтэ ер нь яг чиний өөрийн чинь яг сонирхол дээр одоо яг ямар шүү бүсгүүчүүд илүү гоё санагддаг вэ тий. Одоо зургийг авахыг хүсдэг ч юм уу тий. Гоёор гаргахыг хүсдэг ч юм уу гэмэхүү. Янз янзын л хүмүүс хамгийн гол нь би царайнд амар дуртай. Энэ хараад хахад нэг зураг авч явах царайнд анхаарал хандуулдаг тий. Мэдээж гоё ингээл тий. Нүүр мөр амар гоё юм хэлбэртэй тийм пропорц амар гоё. Ерөнхийдөө зураг авч ижил мэдэн. Заримдаа ингээ амар гоё эмэгтэй ороод ирэхдээ ингээ зургийг авах хүснээр ч харахгүй ч юм. Тийм тохиолдлууд зөндөл байна. Хүмүүс ингээ амар гоё эвтэйхэн англи болдог юм тий.
инээж минийхэн гоё ч юм уу тэгэл ерөнхийдөө янз л авч үзчихэж ерөнхийдөө мэдэн тэ. Тэгээ хамгийн тест шүтчих чухал. Тийм. Тест шүтчих л амар чухал тийм. Ааха. Тэгээ бид нар бас нөгөө тэгээд тэр за. ярэ. Чи You please. Би ятсан юм бартчих. Дээрээс нь нэмээд нэг юм хэлчихсэн яг нэг фотогенич нэг гэдэг. Тухайн тийм моментууд чухал гэж надад санагддаг шүү дээ. Зарим хүмүүс ингээд бодож байгаа гоё ингээд харагддаг. Нэг самсралгүй инээж минийг ажилтг шаарж хатан дарж марахад амар гоё гарцсан ч юм уу. Тэгэхээр ерөнхийдөө тэр моментыг олж зөв дарах амар чухал. Хичнээн гоё камертай амар гоё ордог байсан ч гэсэн тэр моментыг мис хийх юм бол тэгээд дахиж тэр эзэж болохгүй. Тийм учраас тэр гоёыг л дарж чадчихвэл тийм амар чухал. Айлгуулахтай. Бас нэг юптерийн нэг анзаарж байгаа үнцэг зөндөө олон ялангуяа хөл хорионы үе зөндөө олон Монгол охид ер нь Instagram nude art хувийн бие даасан уран бүтээлч чөлөөд уран бүтээлч болж ирлээ. Манай дүүнэр хүртэл тийм бас их анзаарч байгаа тий. Self portrait of Joshua тий. Тэр залуу хүмүүс өөрийгөө нэгтэй камерын өмнө ажиллаж сурах тэр чинь бас нэг бодлын болжлаа юм л да. Өөрийгөө утасаар аваа тий. Дараа нь тэр хүн чинь хэрвээ ингээд ирээдүйд модель болох сонирхолтой бол би ерөнхийдөө ингэж харагдана нэг тийм юут болчихж байгаа юм л да. Тий. Тэгтээ би self portrait бол гоё. Яг хэлмээр байгаа нэг санаа бол байгаа даа. Тэрний юу вэ гэхээр одоо ингээд хэрвээ би үнэхээр одоо ингээд maybe nude ингээд зураг ингээд ямар нэгэн social дээр ингээд орууллаа юм уу тий. Эсвэл хин нэгэн залуу руу явууллаа гэж бодох юм бол тэрнийхээ хариуцлагыг өөрөө хүлээх гэдэг ямиг төрүүлээд бодох ёстой шүү гэж би бодоод байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр чинь ингээд дандаа бүхэн наа чин гоё биш үү гэж хэлэхгүй нөгөө талаасаа одоо чи одоо ямар амар охин бэ да ч гэдэг юм тийм нэг сөрөг юм ирнэ гэдэг юмыг одоо тооцоолох хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй бол нөгөө тэрэндээ охтууд маань ингээд нөгөө эмзэглээд тэрийг тооцоолоогүй байжснаа зураг татчихдаг нөгөөх нь амар олон хүн төрчдөг тэгэнгүүт тэрнээсээ болоод сэтгэл нь эмзэглээд одоо янз бүрийн буруу үйлдэл ч юм уу тийм гарах вэ гэж би яагаад байгаа. Тэгээ тэрэн дээр бас ихмээр санагддаг байхгүй юм. Тийм тэр амар хүн яг юу ширлж юу бусдын пабликт харуулж байгаа тэр хэмжээгээрээ бас цөрөг эерэг бүх юм зэрэг явж идэг. Болохоор бас нэг тийм зураг мураг маш боломжтой байхгүй бол би зураг авахдаа тийм модельтэй ажиллахдаа хоёр янзаар ажилладаг. Эйженсигээр болохоор одоо жишээлбэл намайг ингээ хайр хийгээд өстэй зураг авахулж байгаа. Тэгэхээр би яг тэр хүний аав гэсэн зургийг л авдаг. Хажуугаар нь би жишээлбэл сардаа нэг 2 удаа ч юм уу өөрийнхөө яг адилхан левелтэй моделийг олоод тэрнтэй ингээд нөгөө talent swap хийдэг. Үн төлбөргөөр тэр хүний зургийг авахдаа би одоо янз бүрнуудаа тестлж эхэлдэг байхгүй. Тэгээ хүн ингээд намайг хайрлцсан байхад би ингээд юм тестлээд иж болохгүй учраас чөлөө цагаараа ганц нэг модельтэй тийж тест байдлаар ажиллаж үздэг. Ингэж авч оролдвол яхаар энэ янз бүрийн хийж үзмээр санагдсан прожектуудаа тийж ажиллаж үздэг. Тэгээд насан дээр би амар анхаарал хандуулдаг. Хэрвээ одоо жишээлбэл 18-аас доош насны эмэгтэй хүүхэд ах юм бол бичиг баримт дээр маш сайн ажилладаг. Одоо тэр хүүхдэд юу хийх гэж байгаа амар тодорхой болгоно. Одоо би жишээлбэл би ийм зураг авах гэж байгаа. Чи ийм хувц өмснө. Ийм локейшн дээр төдөн сарын төдний өдөр төдөн цагаас эхлээд ийм цагт дууснаа нүүр будагч тэнцээ байна. Дундаа нэг завсарлагатай. Тэр юу хийх гээд яах гэж байгаа маш сайн тодорхой болгож өгөөд тэр цаасыг гэр бүлийнхэн хүн ч юм уу эцэг эхэн ч юм уу эсвэл өөрийнх нь одоо надад авсан эйженси гэж байгаа шүү дээ. Модельтэй ажилтдаг эйжент гэж байгаа. Тэр хүмүүс бүглэх хэвээр. Тэгээ тэр хүмүүс зөвшөөрөөд бүх юм нанасаа боллоо гэсэн тохиолдолд тэр хүүхдтэй ажилтдаг. 18-аас доош насны хүүхдтэй би ер нь ганцаарч ерөөсөө зураг авдаг. Тэгээд тэрэн дээр бас өөрийгөө хамгаалах маш чухал юмнууд. Энэ зурагнууд онлайн дээр одоо байрлал эсвэл одоо миний Instagram дээр промошн болж орно. Ямар нэг хүмүүс дайж тавьчлах ч юм уу иймэрхүү юмнуудыг хариуцлага хүлээхгүй ийм тохиолдолд гардаг учраас боломжтой байна гэдэг ч юм уу. Тэ анхааруулах юмнуудаа маш сайн гэрэн дээрээ бичиж оруулж өгнө. Тэгээд тэр эйжент юм уу гэр бүлийн хүмүүсүүд нь гарын үсэг зураад яг зураг авахд гэр бүлийн хүмүүс нэг юм уу эсвэл эйжент нь байх шаардлагатай. Тэгээ миний зураг авч байгаа газрууд хөвчлэн амар том газрууд байдаг.
Юм учраас тийм хүн орж ирээ суугаад хажууд нь харахад ямар ч асуудал байхгүй. Тэгээд ялангуяа эмэгтэй хүнтэй ажиллахад хажууд нь эйжент нь байх нь амар чухал. Одоо хувц илдэг янзын юмнууд ингээ болохгүй тохиолдол ч юм уу тий очиж янзлж өгнө. Тэгэхгүй би эмэгтэй хүн ингээ биеинд хүрээд янзлаад иж болохгүй учраас. За энийг жоохон насанд хүрсэн хүн бол заримдаа өөрөө асуугаад палаж янзлахууд ихүүгээ тий ус мөсийн янзлдаг ч юм уу тий тиймэрхүү тохиолдол зөндөө байгаа. Хамгийн гол нь юу хийх гээд байгаа, яах гээд байгаа тийм нэг маш сайн тодорхой болгоод ямар зураг авах яах юм тий. Тэгээд сайн анхнаасаа сайн ажиллаж өгчүүл ямар ч асуудал байхгүй. Залуу хүмүүс хандж хэлэхэд зураг авахулах гэж байгаа бол тий тухайн зурагчдаа сайн судлаа тий хамтарч ажилласан хүмүүстэй холбогдож үзээд зураг авахдаа ямар байсан тий тэр мөрийг сайн тодорхойлоод аюулгүй талаас тий тэгээд ерөнхийдөө энэ чинь ажилтдаг болохоор асуудал их баг гардаг. Олон хүмүүс донд сайн хүмүүс ч бай, муу ч хүмүүс байна тий камер барьцсан бас нэг жоохон юм эвгүй хүмүүс бас Америкт маш их байдаг. Харин тий модельүүд ингэт юм билээ одоо ингээд нэг зурагчин одоо яг тэр хүний гоё гардаг үнцгийг ингээд мэдчихлээ гэж бодъё л тоо. Яг одоо ингэж гоё гардаг гэдгийг мэдсэн байнгутаа дараа нь чи өөр зурагт орох юм бол тэр зурагчин надтай яриулаарай. Эсвэл одоо янз бүрийн хамаагүй зурагчин бити ахуулаарай гэж загтсан мэлээ. Би зөвөр яг нэг тийм дүүгээсээ сонсч ирсэн. Тэгээд тэр нь болохоор ер нь бол амар зөв юм байл л да. Ягаад тэгэхээр тэр зурагчин тэр хүний аюу гой үнцгийг олцсон байгаа. Тэрийг мэддэг, тэрүүгээр нь аваад ингээ гой гаргадаг. Гэсэн чи өөр нэг зурагчин дээр очисон чи нөгөө хүн тэр үнцгийг мэдэхгүй муухай зураг гаргачих бас болж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрэн дээр бас анхаарах хэрэгтэй л байдаг юм шиг байна. Хамгийн гол нь тий хэрвээ цаашаа модельээр яваад маш гоё зургнууд гаргаад Instagram дээр гоё хөтлөн ихний хэлжинд авж байгаа зургандаа маш их анхаарал хандуулах хэрэгтэй. Тэр бүх авсан зургаа постлох шаардлагагүй. Хамгийн гоёос нь постлдог. Тэгээд ерөнхийдөө өөрийнхөө таалагдсан зурагчтайгаа ажиллах хэрэгтэй. Зургнуудыг харах хэрэгтэй. Тэгэл ерөнхийдөө тэнцэнээс сонголт хийгээд явах юм бол ер нь гайгүй. Тэгэхээр Henry Dwan бас яг ингэ зураг авалтан дээр утсан хөгжилтэй тийм түүхүүд байна уу? Гадарыг бас аваад. Зөндөө байгаа. Ер нь бараг зураг болгон дээр нь хэд тийм юм гардаг. Тэг би өөрөө амар тийм фаныгаар тийм. Тэг ерөнхийдөө нэг тийм хүмүүсийг ерөнхийдөө инээлж чанилах тийм юм бол амар их гардаг. Тэгээ жишээлбэл зарим нэг ингээд модельүүд поз нэг л болж өгөхгүй ч юм уу тий. Тийм би өөрөө очиод нэг поз мос хийхээр нэг амар инээдтэй бөөнөрөө инээлдэг ч юм уу. Яг чи нэг ингээд зогсдоо гэдэг өөрөө ингээд үзүүлэхэр чи бас нэг амар инээдтэй тий. Ерөнхийдөө амар фан тий funny money юмнууд амар их гарна юм бол тий. Тэгээ бид нар ч нөгөө олуулаа заримдаа зураг мураг авах тохиолдол гарна. Тэгэхээр ер нь их хөгжилтэй. Тэгээд би сүүлийн 2 жил бас 3 зурагчтай хамтарч ажиллаж байгаа. Тэгээ өөртөө амар сайн таалагддаг. Маш өөр өнцгөр авдаг тийм 2 зурагчтай нэгдээд. Тэгээ сүүлд бас нэг залуу нийлээд бид нар ингээд дөрвөлөө болсон. Тэгээ тэр ажиллаж байгаа модельлууд 4 өөр төрлийн 4 өөр жанрын зураг юм хийдэ очно гэсэн үг. Тэгээ бид нар өөрсдөө тэр залуучуудаас их фан хүмүүс байдаг. Ерөнхийдөө нэг тийм инээ таниадтай нэг гоё юм нэг өдрийн зураг авалт юм болдог. Бүр яг хийж байгаа ажлаасаа үнэхээр кайф авч чадчихин гэсэн үг шүү дээ. Тийм. Фан юмнууд болдог тийм. Бас өмнө би энэ нэг пандемикийн үеэр бас нэг ивент болоод Чикаго хотод. Тэгээ баахан зурагчд очиж зураг авахд энэ тийм дотроос тэ мэрэгжлийн хүмүүс ямар байна? Мэрэгжлийн бус хүмүүс ямар байна? Нөгөө creepy гарууд ямар байна? Тэдгэрч чинь бүгдийг яг тэнцэнээс харж болдог. Тэгээ тэндээс хөөгдөж харж исэн зурагч бас ганц нэг харагдсан. Жишээлбэл бүжигчдтэй насанд дөнгөж хурж байгаа тийм бүжигчд хотод модельүүд нь байсан. Тэгээ одоо яг өмнө очиод ингээд доороос нь зураг авч мавж байгаа тийм хөөгдөж гараад тийм зурагчд бас мэрсэр байдаг Америк. Тэгээ бүх зурагчд бол сайн, бүх зурагчд мэрэгжлийн бүгд амар тийм байна гэж байхгүй. Тэгээ олон хүмүүс дунд тэгээ янз янзын хүмүүс байдаг. Тэгээ бас нэг асуулт байна. За creepy зурагчдыг юу гэж хэлэх үү тэгээд бас манай подкастыг сонсож байгаа нөхцөл зураг авах манайгаа эмэгтэйчүүд маань юу ямар зурагчтай хизээж ажиллаж болохгүй юу гэж нэг хэлээд өгөөч.
Энэ би бас нэг юм групп ажиллуулалтын бас моделийн группүүд ажиллуулдаг. Тэрэн дотор ерөнхийдөө ингээд дандаа модельд хоорондоо ярьж идэг, зурагчтай хоорондоо ярьж идэг. Энтэй бити ажиллаараа энэ амар мундаг зурагч гэдэг ч юм уу те. Ерөнхийдөө red flag-ууд байна. Гэтэ тэр тухайн хотоосоо ч шалтгаалдаг. Одоо жишээлбэл одоо нэг creepy photography жишээ аваад үзэхэд одоо жишээлбэл ганцаарч зураг аммаар байна гэж шууд одоо анх удаага яаж ингэ холбогддог. Тэгин гутлаа хатаа ингээ хүн дагуулж чгүй гэхээр ерөөсөө хүнтэй ирж болохгүй. Хүн ганцаар ирж зураг даваад бол мэдээж тэр бол хамгийн ихний red flag заяа. Тэгээд тодорхой деталь өгдөггүй. Тэгээд ерөнхийдөө нэг юу яадгүй ямар нэгэн деталь өгөхгүй. Тэгээд гэртээ зурмаар дарна гэдэг ч юм уу тиймэрхүү жижиг юмнууд бас тэр чинь харагддаг. Тэгээ эхний удаа дөнгөж очиж байгаа модель гэх юм бол ерөнхийдөө хажуудаа нэг найзаа дагуулж очих нь хамгийн зөв сонголт. Мэргэжлийн хүмүүс бол ер найз мэдээ дагуулж очих гэх юм бол ямар ч асуудалгүй. Өөрсдөө ч гэсэн тэр чинь айгүй амар байдаг. Хажууд нэг хүн байх юм бол. Тэгээд цаашдаа олон ажиллаад эхлэх юм бол тэр хажууд их хүн шаардлагагүй болж эхэлдэг тийм. Тийм учраас хамгийн нэг номерт тэг хинтээ зураг авах уу яах уу гэдгийг сайн харах хэрэгтэй. Тэгээ хамгийн гол нь өөрийнх нь профайл руу ороод die зургууд нь өөрийнх нь зураг байна уу? Хамт авахсан модельүүдийг нь жишээлбэл холбогч үзээд ямар байсан гэж асууж болно. Тийм creepy тохиолдол бас байсан. Одоо нэг камер хоёр дахь бас нэг том юм ингээд амар их зураг авчиад ерөөсөө нэг ч зураг буцааж өгдөг. Жил мэл олчдаг тийм тохиолдол. Тэр бас нэг бас зөв өөртөө ашиглаад идэг аа. Тэгээ тийм хүмүүс чинь модельүүд нь яг мэддэг болчтой. Тэгээд хамтарч ажилладаг ч юм уу тийм. Мессеж тийм ганц нэг зурагч байдаг. Зөв. За тэгээд яг чамд юу н ямар юмтэй таалагддаг вэ? Гадаад төрхнөөс зүгээр зургийн талаас уу яг миний хувь хүний талаас. Хувь хүний талаас би нэг жоохон арай жоохон хуучрс үзэлтэй гэдэг ч юм тийм даруухан. За. Өөрийн гэсэн үзэл бодолтой. Тийм хөтөө юм таалагддаг шүү дээ. Нэг амар тийм хөрхөн байх шаардлага баггүй. Тийм манай зочид ер нь аюу одоо асуудаг ч юм уу ярьдаг ч юм уу одоо бат гай ч юм уу эсвэл тит гай ч юм уу тийм одоо яг сэрэл хөдлөгдөг ч юм уу кекс талаасаа тиймэрхүү байдлаас нь харуул. Тиймэрхүү байдлаас нь харах юм бол би ер нь дундаж битээ хүмүүстэй юм дотоод хит харган биш хит тунхай биш те яг л нэг алтан дундаж идэг ч юм уу те. Тэр би өөрөө юм жижиг деталь юм татдаг шүү дээ. Яг юун талаасаа биш, царай зүс талаасаа биш, хувь хүн талаасаа ч юм уу те нэг гоё инээж байдаг ч юм уу эсвэл амар гоё яриатай, яриа нийлдэг ч юм уу те. Тийм юм жоох юмд өөрөө мэддэхгүй ингээл татдаг тийм. Яг түншээ гадна төрөх байдал бол эхний ээлжинд харагдана. Ойлгомжтой. Тэгээд дараачийн юмнууд бол тэгэл хувь хүн өөрөө ямар хүн байна те надтай хэр зогцож чинь тэр чил ямарч өөрөө мэдэхгүй юм татдаг шүү дээ. Яг татагч өрөөл. Зөв. Яг чиний кексийн тийм хөгжилтэй фейлүүд байна уу? Фейлүүд. За хүн юм чинь зөндөл фейл байгаа шүү дээ. Би хамгийн амар фейлүүд юм а тийм нэг юм ярьж болох ч юм уу ч юм. Сайн. Надад ярьж. Би нэг бас залуу чижтэй нэг 24 мөрөвтэй ч юм те юм жоохон салхихгүй байсан. Тэгээд нэг орой ингээ манай нэг найз натаа тараа хоёлаа ингээ хоёр охин олж нэрээ ингээ гоё хамт паридж мараа гараад тэгээ хонж манад явъя гэсэн хэвхэв. Тэгээд нэг би явжаад Шикаго нэг клубд ороод нэг хөрхөн Аз охтуудтай танилцдаг хэвхэв. Англиар ярилцсан. Тэгэл клубыг хаах болоод нөгөө охтуудтай хамт явахаар болдог. Тэднийд очиж паридгаар болоод. Тэгээ гарын явсан чинь нөгөөдөл гинт төв дээр яриад эхэлдэг хэвхэв. Төв дээр үү? Тий. Хоорондоо ингээл амар чанга нөгөө охтууд ч хоорондоо ярихаар ингээл амар чанга ярьж байгаа ш төв дээр. Тэгээ миний чихэнд яг ингээ нөгөө майн уншиж байгаа юм шиг сонсогдоод. Ее гэж явцсан яг амар айгаад яг нэг юм нүглийж авш шүү. Нүүр мөр зүгээр. Нүглийж авш. Миний чихэнд яг юм хэмрэн сан тавьж байгаа юм шиг амар сонсогдсон. Тэгэл би зүгээр шууд эндээс явъя гэх. Тэгээ би нэг амар айтайхан байдлаар тэгэл бараг л зугцсан л та.
Тэгээд эмэгтэй хүмүүстэй халтсан хоорондоо чанга ингээд орилтоо ярьж байгаа шүү дээ. Автолд ингээд нэг хүүчмийн чимээ шүүгээтэй. Тэрийг дарж гарах гэдэг нэг чанга ярьсан чинь над яг нэг юмрын санд явж байгаа юм шиг. Дари дүүрээ суугаа гэсэн. Яг тийч цоос тэгээд би жоохон айцсан л та. Тэгвэл яг секс хийж явах үед тэгэл Дари дүүрээ гэсэн. хайр тэгвэл тэгээ буруу холцоо. ёо. Тийм бараг зүгтсэн шүү дээ. Бараг зүгтсэн. Нэг мөрний шиг. Тэр нэг мартагдгүй нэг тийм амар том фейл. Гэтэ наа чи амар гоё түүх байна. Ер нь жоохон ирчүүдээс жоохон зайгаа авмаар санагдал дари дүүрээ гэсэн. Чи нүгэл хийж. Ёо. Тэ сая бодож тэ. Шашин чамд кок блок хийдэг юм шиг тэ. Яг тийм юм байна. Бас шүтлэгтэй хүн юм аа. Би баг миний баг нэг тухайн үедээ ууж муусан баг ярих гарсан бах үү гэдэг дураа. Гэлээ. Тэнгүүт нь дугаараа солилцсныхаа дараа чи манай төвч нэг ном уншаад өгөө. Let's be friends. Би нэг төв хүмүүсээс чинь нэг ингээл тэ шашин шүтлгээр нь сайн тэгээс яг ингээ хөөх мэтлээс амтгүй ч тэгээ бүр нэг амар хөөх багтууд гэсэн юм а тэгээ харахад бол төв гэж юу ч мэддэхгүй. Аз л нэг Аз багтууд юм. Аз л багтууд юм байна. Жохон Монгол царайтай. Тэгээ Аз тухайн үед тэгээ хаанаас ирсэн юм бэ гэж асуухаар нэг жохон бүдүүлсэн юм аа чимээгүй. Харин тийм байна. Шикагогийн төвд тэгээд яаж төв дүнтэй таарах вэ? За ёо тэ манай хар арьстан хүүхднүүдтэй хөгжлөд өгöd байна уу? Оолцож очиж байв. Манай Шикагочийн том ш тэгээд ерөнхийдөө тий байгаа зөндөө байгаа. Уулзч мөн ч бас байгаа. За Гоё. Өнгөтэй ш тий. Тэгэл адилхан ялгаагүй хүн л юм чинь тий. Наад бол ер нь жоохон хар хүмүүс амар санагддаг шүү дээ. Ойлголцоход амар тэгэл ер нь жоохон Монгол хүнтэй бол ер нь таарах тохирох нь бол амар шүү дээ. Тэгэл одоо ер нь яг өнгөрсөн жилийн хувьд ингээд айгүй том үйл явдлууд боллоо л да. Одоо өнгөт арьстай одоо нөгөө хүмүүсийг ялгуулан гадуурх чинь тэгэнгүүт Америкт ч гэсэн одоо жишээ нь одоо Asian hate гэдэг юм амар их яваа. тий кунг-фу гэдэг ч юм уу те яг Вуханаас гарсан вирус л те. Гэхдээ одоо энэ тал дээр ер нь чамд юм мэдрэгдсэн үү? Байдал ер нь ямар байна? Би ерөнхийдөө тэгэл зурагт ер нь амар баг үздэг. Янз бүрийн тийм нэг political мэдээ штэ тиймэрхүү юмс жоохон хоол. Тэгээ ерөнхийдөө ингээд Instagram авах ч юм уу, Facebook авах ч юм уу зурагт үзээд ерөнхийдөө яг тэр үедээ тийм юм бөмбөрч эхэлчихсэн. Нэг жоохон юм нэг тархи угаалт маягтаа ч юм уу тий. Тэгээ би найзтайгаа юу явчих. Өөр мужлуу бүр нэг юм хөдөө газарлууч амраад нэг хэсэг 3-4 сар явсаа. Эхлээд нэг 2-7 хоног яваа. Тэгээ дахиж өөрөө буцаж очиод Америкийн зарим нэг гоё юм тал газруудаар яваад тэр яг нэг тийм бужигнжих үеэр ерөнхийдөө хотоос жоохон гарсан. Хувь хүндэл тухайн үнэл өөрөө л тиймэрхүү юмнуудыг өөртөө тэгэл амар хүлээж авахгүй тэгээ байвал ер нь зүгээр. Тэр бол ерөнхийдөө заавч хүлээвтэй тэгээ нэг жоохон юм political юмар хөцөлтөй тийм хүмүүст л ерөнхийдөө их нөлөөлсөн баг. Тийм болохоор би ерөнхийдөө зурагт баг үздэг. Social медиад бол амар орно. Тэгээ ингээ хараад байхад энэ дээр үеийн видеонууд бас яг тэр үед яг тэр үеийнх юм шиг бас их гаргаж ирж байсан үзсэн тийм видеонууд их явж ирсэн. Тэгээд яг Америкт бас яг зурагтаар гарч байгаа шиг бас яг тийм биш. Яг амьдралд нэг ороод явбал ерөнхийдөө тийм юм бас их бахараг. Тэгээд зурагт бол ерөнхийдөө 100% бүх юм бол гаргаж байхгүй. Яг л тий яг бодит амьдрал дээр бол бас тийм бас аймаар бол байгаагүй. Улаан цай надад бол сошиал дээр нэг сэвэлт яваад идэг штэ одоо ингээд сонгол хийж ингээд гот сэвдэг шиг тиймэрхүү юм биш үү тий.
Аха. Тий. Аха. Тэгээ бид нар чинь залуу хүмүүс юм чинь яг мэдээ яг юу үг тэр болгоныг аваад тэрэнд реакт хийдэж болохгүй. Өөрөөр бас дүгэн цэгнээд айл болох дээр дэрэг даавч намирахгүй байвал зүгээр юм. Өөрөө бас хэрэгтэй мэдээлэл аваад хэрэггүй нь хаяад явчихвал байна. Их амар нөлөөлөхгүй. Тэгээ бич бас зурагт үздэг, тэгэж гисэн зурагт үздэг. Хиптер хизээ зурагт үздэг гэвэл яг өөрсдөө телевизээр гарах үедээ үздэг л дээ. Аха. Тэгээд чиний хувьд одоо амар тийм сонин одоо газар одоо сонирхолтой ч юм уу газар хийж исэн кексийн тохиолдлууд яг юу вэ? Сонирхолтой газар гэвэл л шүү дээ. Хамгийн сонин хаана? Кинотеатр юм уу та? Оо. Ямар кино вэ? Би өөр кинонд амар дуртай. Тэгээд уусаа тийм юм болно гэж тооцоолж яваа. Тэгээд тухайн үед л юм шиг. Тэр кинотеатр битүүрээс өөр хүн байгаа ч юу. Хэдэн цагийн үед байсан бэ? Хоёр дуртай зүйл хэлсэн байна. Хамгийн дуртай зүйлээ. Орой байсан юм аа тий. Оройны үзүр байсан бэ? Шөнийн үзүр. Оройны үзүр. Хүн байхгүйсэн. За ямар ч юм дээр кинон дээр нь happy ending байсан гэж найдаж байна. Тэгээ одоо модоо хийж болохгүй хаа хөөгтэй л гарах байх. Баригтай асуудал. Тэр үед чинь нөгөө нэг кинотеатрт ороод тэгээд нэг дамж мамжаад кино үздэг. Америкчууд ч өөртөө амар дамждаг ус авдаг баг. Нэг төлж оронготлаа нэг 3 морон кино үзээр гардаг ч юм уу те. Амар сохгүй. Гэтэ нэг амар чухал гой кинонууд яг үүдэн дээр хүн зогсож идэг. Тэр дамж чухал юм шүү. Энэ тохиолч юм жоохон байсан юм уу? Тий, одоо тэгтээ ер нь бол кино театр орцморц энэ чинь амар эрсдэлтэй болсон. Яагаад тэгэхээр орцсон амартай болсон. Одоо ямар санда сая нэг орцсон дахичд 1 2 гэдэг ингээ бичлэгийн YouTube дээр цацаж буцаад бүр амар болсон. Тэгэхээр ер нь бол хэцэлтэй. Тэгтээ ер нь яг хаа тийм юм жоохон юм хэцүү нөхцөл байдалд хийсэн зүйлүүд бас амар тийм мартагдахгүй байдаг тий. Тэгэл экстрим чинь тэгэл экстремээр л үзсэн. Санаанд дурсаал тэгэл заа. Өмнө тэгсэн шүү гээл гоё л. Би ч амар чөлөөтэй ярьж байгаа шүү. За гэж. Манай ээж л бодод үзчихгүй бол тэгээ зүгээр дээхгүй. Чи нэг амар янгуудаа те Facebook дээр миний хүн мондог шүү гээл пост боллоо. Манайхан шеэрлээ. Алуулна шүү дээ гэж. Чиний бас дуртай байрлууд чинь ямар руу хэрвээ ярьж болох юм бол. Let me see. Жам баддаг. За нэг дэн гарахаар гэж. Дэн дээр гарахад дуртай юм шиг өндөө юм бодож байна. Харж болно, хурж болно. Шааж болно. Доороос нь угтаж хөдөлж болно гэж. Бид нар бас яг тийчсэн баян асуудаг одоо чи амар чухал ажиллаа хаяад ингээд кексийн төлөө ингээд явж исэн тохиолдол байдаг уу? Байдаг шүү дээ. Тэр юм баг ихтэй хүн болгонд байгаа хөө. Гэртээ ганцаараа байна гэдэг чинь л амар тийм мессежтэй. Гэртээ ганцаараа нэг бол нисэл баг. Ямар ч ажиллаа хаяад билнэ үү? Ямар ч ажил хаяхад билээ шүү дээ. Тэгэл хүүхэд насны одоо мэдгүй яг одоо бол тэгээ ажилчин бас их чухал шүү дээ. Хамаагүй тийг хайж яваад ч болохгүй. Хүүхэд авч юм те ингээд ойтон байхад бол уулзч муулдсан би гэртээ ганцаар ээж аваа байхгүй юм бол тэр чинь тэгэл хамгийн баг гоё мэдээлэл шүү дээ. Тэг хичээл мичээлээ тастал бүр хамгийн юм хаяалаа. Тий, шууд өглөө гээл хараад. Бас нэг яг зурагч юм байна те би бас нэг ингээ бодлоо. Би яг үнийг хизэж хийгээгүй хийхгүй гэж бодож байгаа. Гэхдээ ер нь манай эрэгтэйчүүдэд ер нь хэрхэн зөв дик авах гэдэг зүйл хэлээ зөв гэж бодож байна. Юу гапны би сайн дик Боомныхоо зургийг ингээ хүмүүс рүү явуулдаг штэ одоо ингээд ялангуяа энэ хөл хорионы үед ч хүмүүс ингээд шалтан зураг октод нь явуулж ийн хөвгүүд нь одоо тийм зураг явуулж байгаа. Тэгээ тэрийг одоо яавал зөв өнцгөөс одоо авах хэрэгтэй. Би яг өөрийнхөө талаас зүйлж хэлэхэд заа хизээч битээ тийм зураг явуулж байгаарай. That's the messed up thing I would never do.
Ганцхан ямиг амлж чадна. Би хийзээш тийм зураг явуулахгүй. Яа тэгэж Аа. За. би тийм зураг хүлээж авсан охины хажууд ингээд суугаад зүгээр харж байсан аахгүй. Оо. Тэр тийм зургийн дуртай хүн гэж хизээч байхгүй. Яг нуухгүй. Тэрийг биш л байна. харуулна тхөө. Энийг би юм зэрэг хүч. Энийг Би яг тийм нөхцөлтэй чинь яг дөрөв охин сууж байгаа. Зүгээр хараад би нээлттэй нуцаад авчихлаа над хүртэл ингээ маа энийг хартаа гэх. Тэгээ би зүгээр дотроо бодож байгаа. Энэ бүр ингээ алуулчих да. That could be me гэж бодож тэ. Яг тийм. I would never. За тийм зөв үнцэг гэж байхгүй шүү залуучуудаа. Тэгэхээр бити тийм зэрэг явуулаа. Залуучуудтай хандаж зөвлөж хэлэхэд заяа. Хизээч битгий явуул гэж байна шүү. Би бол бас энийг Ямар ч гоё тийм байсан бай. Хизээч битгий явуул. гэрэл зүдэр ямар ч чамаагүй. Битгий. Би бас октодод хэлмээр байна. Важана чинь хизээд дурган дээр хөрөн гарахгүй шүү. Бити явуул гэсэн. Харин өгдөг чинь хөөрхөн гарна шүү. Yes. Тэгээд Викторийн урилгыг ямар ч хэсэг хүлээж авсанд баярлалаа. Тэгээд ер нь бол яг хоо чиний авч байгаа гэрэл зургууд чинь бол Викторийн хувьд бас маш их таалагддаг шүү. Тэгээд Америкт бас Монгол зурагчин одоо Америк бүсгүүчүүдийг хөөрхөн харагдуулаад, секси харагдуулаад зураг авч байгаа Викториос амар бахархаж байгаа. Тэгээд Монголдоо хурдан ирээрээ. Би бас зураг авах болъё гэж. Би хэд Монголд очиж зураг авах гэсэн тийм бодолтой байгаа. Тийм хүмүүсээс холбогдож байгаа. Би ингээ цаашаа өвшөө өөрийгөө хөгжүүл сайжруулах гэж бас оролдож байгаа. Тийм тэгээ одоохондоо бас өөрийгөө болоогүй гэж бодож байгаа. Тийм Монгол нэг модель охтуудаа зөвлөж хэлэхэд тийм зургнуудыг ингээ харахад амар гоё зургнууд байгаа. Тэгээд зураг авахлахтаа маш боломжтой байх хэрэгтэй. Найз нөхдөд ихний элчин дагуулж очиж явах хэрэгтэй. Тэгээ гоё Instagram гоё хөтлөх хэрэгтэй. Янз бүрийн тийм нэг амар юунууд ирэхэд тэрийг аль болох те нэг өөр дээр тусч авахгүй зүгээр ингээд юу ч хариулахгүй хамгийн одоо нэг зөв сонголт байдаг тийм. Тэгээд яах юм бол ерөнхийдөө гоё. Нэвтрүүлэгтээ орж оролцуулсанд маш их баярлалаа. Өнөөдөр амар хөвчлөлтэй байлаа тийм. Тэр бас хөвчлөлтэй байж чадсан гэдэгт ер нь найдаж байна. Ямар ч гэсэн Хенритэй маш их баярлалаа. Сайхан ярилцлаа. Тэгээд бас манай Хенригийн бүх мэдээллийг манай видео description дээрээ тавих болно. Тэгээд тийм болохоор энэ дугаарыг маань зочноор Америкт амьдарч байгаа бас нэг Монгол зураг авдаг залуу байгаа Хенри Бат байлаа. Маш их баярлалаа. Тэгээд Викторийн нэвтрүүлгийг бас одоо ер нь бол ивент хийж байгаа бас байгууллага бас Викторид дурдах хэрэгтэй байх тийм. Play safe, хязгаар бүтэв. Тэгээд Виктори бас нөгөө бэлгэвчтэй хамтарч ажиллаж байгаа. Ер нь Америкт гэхдээ ер нь бэлгэвчний хэрэглээ ер нь хэрэг юм бол байгаа тийм. Ер нь хэрэглэнээс Монголд болохоор нэг ийм юм анзаарагдаад байгаа. Миний хувьд юу вэ гэхээр нэг юм миний үеийнхэн ч юм уу нэг 30 мочтой ч юм уу тиймэрхүү хүмүүс болохоор би бэлгэвчэнд дургу бэлгэвч хэрэглэхгүй тэгж мэддэг тийм хандлага харагдаад байгаа байхгүй. Тэгэнгүүтээ илүү залуу нэг 25 маа эднэр настай болоод ирэхээр бэлгэвчгүй л бол одоо бэлгэвч байхгүй л хийхгүй ч юм уу заавал бэлгэвчтэй юм чи гэдэг юм тийм соёл анзаарагдаад байгаа. Америкт ер нь яг тийм соёл нь хэрэг гэдэг вэ ер нь гайгүй бах гэж боддоо шүү дээ. Нэг тэр чинь тэгэл хувь хүний өөрийн хамгаалах хамгийн ихний юу шүү дээ. Тэ өөрийнхөө дефенс их тий хамаагүй янз бүрийн хүмүүстэй явж байгаа тэгээд өвчмөч аялалтай шүү дээ. Тэгээд хэлгүүч бол чухал тэгээд хэрэглээрээ. Тийм тий. Тэрийг бас бид нар залуучуудад амар уриалмаар санагдаж байгаа. Ер нь өөрийгөө хамгаалах гэдэг чинь амар чухал шүү дээ. Тэг бэлгэвч бол юу яг шүү дээ. Бооны маск шүү дээ. Хамгаалах хамгийн том вирусыг хамгаална. За тэгээд Виктори ямар ч гэсэн өнөөдөр Хенри Баттайгаа хамт дугаар хэлээ. Тэгээд Викторитай хамт ярилцсанд маш их баярлалаа.
Баярлалаа. За тэгээд энэ дугаарыг хэдүүлээ ингээд өндөрлөе. Тэгээд дараагийн дугаар олцгаая. Ингээ хөл хорой ер нь тавьж байгаа ер нь бол студиэс олцгаах болно. За баярлалаа. Баяртай. За бай. Бай.